За тэгээд их эзэн минь танд баярлалаа. Бидний амьдралд байгаа бүх зүйлийн төлөө танд талархаж байна эзэн. 2026 онд ирэх эзэн бүхийг эзэн танаас ирэх сайн сайхан зүйлс мөн сорилт буруу дадлууд бас өмнөх тулан ялалт амжилт эзэн ялагдлын төлөө бас талархаж байна эзэн. Учир нь эзэн минь таны мэлминээс, таны төлөвлөгөөнөөс, таны эзэн минь нутраас эзэн юу ч эзэн ангид хийхдэггүй. Тийм учраас эзэн бид өнөөдөр танд талархаж байна. 25 оны турш бидний амьдралд эзэн хийсэн бүх зүйл, тохиолдсон бүхий зүйлийг даван туулах мэрэгүү ухаа гэсэн баярлалаа. Өнөөдөр ч гэсэн эзэн минь таны үгийн төлөө талархаж, өсөмжлөн өвөн залбирч байна. Үгээрээ биднийг өрөөж өгөөрэй, үгээрээ биднийг урамшуул, зоригжуулж өгөөрэй гэж Есүсийн нэрээр залбирч байна. За бидний Бурхны үг бол үнэхээр амьтаа идэвхтэй. Тийм ээ, түүний үгийг олсон нэгэнд бүх бие махбодод эрүүл мэнд гэж хэлсэн байдаг. Ам бөгөөд эрүүл мэнд гэж хэлж байгаа. Түүний үг гиннийг ухаантай болгодог. Бурхны үг болгонд ойлголт илчилтийг өгдөг. Бурхны үг бол танд амьдрах хүч чадлыг өгдөг. Тийм учраас Библиэлд ер нь бол бид нар үг болгон утга учирыг илэрхийлж, үг болгоноор дамжуулж Бурхан өөрийнхөө зөрчилийг бас илэрхийлдэг байна. За энэ бол бид нар Библийг харах юм бол биднэрт сануулга болгон, биднэрт ухаарал болгон, биднийг урамшуул зоригжуулахын тулд биднийг бас аливаа уруудачлах сорилт, аливаа зүйлийг гिचлж сурахын тулд хүмүүсийн алдаа оноо түүхүүдийг Бурхан Библиэд дамжуулж бичиж үлдээсэн. Бид нар Египтээс гарсан номноос явж байгаа. Бид нар хөгжлөөр тэр номоос дахиад судлан, суралцсан бас номлох болно. За Библиэс харах юм бол Египтээс гарсан номдэрс гэсэн бас аюул олон төр цөлтөд доторх сорилтууд өгдөж. Тэгээ сорилт бол их муу зүйл биш. Хүнийг бол Бурхан бас сордог, шалгадаг. Тэгээ сорилтээр дамжуулж цэвэрлж нөгөө галаар алтыг сэвэршүүлдэг шиг биднийг узар муугаас зүрх сэтгэлийн бохирдол маш олон бодол буруу бодол санс Бурхан биднийг цэвэрлдэг байна. За 1-р Коринт номын хэрвээ бид нэр 10-р бүлгээс харах юм бол яг энэ түүхийг явж байгаа. Израилийн ард түмэн цөлд соригдож могоо татгуулж тэд гомдолсон учраас үнэхээр яг тэд тийм үү Бурхны амлалтанд итгээгүйгээс болж үнэхээр могоо татгуулсан маш олон зүйл явж байгаа. За энэ дээр сорилтын төлөөр юу гэж хэлсэн юм бэ? Ер нь 10-13 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. За би эндээс тавхан уншиж өгье. 1-р Коринт 10-13 дээр. За би нэгдүгээр ишлэлээр зөвхөхгүй бол та нарт учирсан сорилт нь гэж хэлж байгаа. Хүн тохиолдол зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд тэр та нарын Христийн хэтэртэл тийм ээ сорилтыг зөвшөөрдөг. Харин давж гарахын чинь төлөө сорилтоо хамт мөн гарцыг ч өгнө гэж хэлсэн. Энэ дээр юу гэж хэлж байна? Тийм ээ та нарт учирсан сорилт нь хүн тохиолдол зүйл юм гэж хэлсэн. Таны амьдралд тохиолдож байгаа зүйл ер нь бол бидний үг дээд сурдан хүмүүс тохиолдсон зүйл баг. Та амьдралдаа даад давшгүй тэгээ надад зөвхөн гарцгүй юм шиг юмтай учирслаа гэж бодож байгаа Бурхан хэлж байна. Тэгээ дааж давшгүй хүнд хүчээр сорилт нь Бурхан бас оруулахыг бас зөвшөөрдөг байх. Гарах гарцыг нь өгдөг, замыг нь ч өгдөг гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд ямар сорилт байна? Би Яков номдэр сарах юм бол ер нь бол хүмүүс өөрийнхөө махбодын хүсэл тачаал дотроос унахаараа орохороо сорилтонд орж тэгээ нүгэлд ундаг тухай. Ихэнх сорилт бол ер нь бол махбодын хүсэл тачаалаас болдог тухай юм. Яков номдэрс бид харах юм бол ер нь Яков номдэр юу гэж хэлсэн? Бурхан хизээч хэнийг өөрөө болсон муугаар сорилтгүй гэж хэлсэн. Олон хүмүүс амьдралдаа заримдаа аливаа асуудалтай нөхцөл байдлаа тулахаар Бурхан намайг сорилж ийн гэж хэлдэг. Та үнэхээр яг магадгүй амнаас гарч байгаа боломжтой байлгаараа гэж би та бүдийг уриалж чадсан юм. За Яков номын 1-р бүлгийн 2-15 дахь ишлэгийг унших юм бол ингэж хэлсэн. За хатуу нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзэх. Итгэлийн чинь шалгуур төвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. Төвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугч дутагдахгүй байна. Харин та нарын хэн нэгэн мэрэгүү ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр урамшуулгүй гэж Бурханасгүй. Тэгээд түнд үхт болно. Гэхдээ тэрээр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гоо. Учир нь эргэлзэгч нэг нь бол би салхиар төвдөн давлгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн эзнес юм аавна гэж бүх санаг. Хоёр дахь санаатай хүн бүх үлдээ тогтворгүй байдаг юм. Харин эгэл дор дахтун өргөмжлөлт нь баян хүн дорд
болгоцсондоо сайрхаг учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрн нар айган халуунаар төөрөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч гэсэн замдаа тийм хүрэгт болно. За сорилтыг төсвөлдөг хүн ерөөлтэй. Учир нь өөрийг нь хайрлагсад эзний амлсан амийн тэтмийг шалгуурыг давсан хүн хүлээн авна. Уруу татах үедээ хинч бурхан намайг уруу татаж байна гэж бүү ярив. Учир нь бурхан муу мухад уруу татагдах ч үгүй, бас тэр хэнийг ч уруу татдаггүй. Харин хүсэл тачаалтаа автаж өдөөгдөж үедээ хүн бүр уруу татагддаг юм. Тачаалт нь үр тогтоон нүглийг төрүүлдэг, нүгэл нь боловсруулаад өглийг гаргадаг ажээ гэж хэлсэн. За тэгэхээр энэ дээр ээж бурхан хизээч хэнийг өөрөө уруу татах сордгүй тухай хэлж байна. Тийм учраас хэн ч бурхан намайг сорж байна гэж хэлдэг. Бид нар заримдаа амьдралд асуудал тохиолдох үед бурхан намайг сорж байна. Бурхан надад энэ зүйлийг зөвшөөрлөө гэж хэлдэг. Би нэг удаа хөдөө илгээлтээр явж ирсэн. Маш олон удаа очиж үүлжтэй хийгээд тэгээд тухайн үед миний нэг идэвхтэй бас нэг танилцсан ах маань ер нь архины асуудалтай байсан. Архины асуудал унцдаг байсан. Тэгээд нэг өдөр би очиж явсан чи бас жоохон өнөртүүлсэн тааралдаад яа ёстой. Сатан дуулаад гэж юу. Тэгээд бид юу гэж хэлсэн бэ гэхээр махбодын өөрийн хүсэл тачаал арх уух тийм одоо юу гэх юм махбодын хүсэл тачаал сууж арх ууж өөрөө унчаад тэгээ одоо гин буруугаар хүртэл ингээд яг л анхны үний сорилт уруу татлан болоод таны үгсэн энэ хүн тэ намайг мэхэлсэн гэдэг шиг уруугаа ингээд тэг бос руу шигчих. Тэгээд хэлсэн. За өөрийн хийсэн алдаа оноо асуудлаа сатан руу чих хэрэггүй. Бид нар гимших юм бол бид нар ирэх юм бол бид нар асуудлаа бүлээн ширэх юм бол бурхан бол уучлал цэвэрлэдэг шүү. Харин сатан харин зүгээр байгаараа гэдэг ирээд жинхэнэ оролдсон шүү гэж хэлсэн. За тэгэхээр ер нь бол мэдээж энэ уруу татдаг сорилт хүнийг төвчгүй байдалд хүргэдэг зүйл бол сатанаас ирдэг. Бид нар сая нэгийн зашгүй энэ дээр нэгийн 11 дээр сонирхох бол ингэж хэлсэн байх тийм ээ. Сонсож байгаа. Харин хүсэл тачаалтаа автаж өдөөгдөх үедээ хүн уруу татдаг юмаа гэж хэлж байна. Хүсэл тачаал. Махбодын хүсэл тачаалтаа автагдах үед ер нь Мойр Иесус олцолдог. Хэрвээ бид нар Библиэс харах юм бол Мойр Иесус анхны хүнийг бол уруу татсан сорилттой алим харуулдаг шүү. Мөн үү? Идчүүл чи бурхан шиг болно. Тэгээд түүнийг нь харсан учраас нүд булаан, шонол хөдөлгөм, шүс засгарна гэж хэлж байна. Тэгээд бид нар Иесус хэрэг харах юм бол ер нь бол бидний нүдээ хамгаалах тухай, бидний бодлоо хамгаалах тухай. Үнэхээр бидний уруу татах сорилт ер нь хаанаас ирэх? Таны харж байгаа сонсож байгаа зүйлээс бол. Та юу харж ийн, юу сонсож ийн, та түүгээр өдөөгдөн. Та сүүлийн юу харж ийн, юу сонсож байна, юу бодож байна, юуг хүсэж байна. Махбодын хүсэл тачаалал хангах гал иймтэл болчихвол тиймтэл болчихвол дүүрнэ гэж бодож байна уу? Та яг иймтэй болоод тиймтэй болсон дараа 3 хоногийн дараа дахиад сонсож байна шүү дээ. Яг миний зэрэгслийг юу ч дүүрэх боломжгүй байна. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бол ер нь бол өдөөлт бол энэ сорилт хаанаас ер нь 3 төлөөр боцоо орж ирж байна. За нэгдүгээр нүдний тачаал гэж. Нүдний тачаал. Та нүдээ өнөө фэйсбુક ухаал тэгээ юунд өгөөд юм? Шалтан нүцгэн садар эсвэл энэ тентхийн алт янз бүрийн одоо үхэл хагцар дайн тулаан янз бүрийн зүйл дээр нүдээ өгөөд бол таны итгэл чинь баяр хөөр чинь байхгүй булгаална. Дараагийн зүйл махбодын тачаал гэж хэлж байна шүү дээ. Махбодын тачаал. Бид нар энэ махбодыг бол ер нь бол Паулийн хэлдгээр боол болох хэрэгтэй байна. Бид нар охин ихэнх тохиолдолд унтын, эдийн, секстэй махбодоор хангах талаар айгүйх санаа зовдөг. Гэтэл таны дотоод хүн болох үндсэн хүн, мөнхийн хүн, сүнсэн хүндээ та хэрэг анхаарал тавьж байна. Дараагийн зүйл нь амьдралын бардам багтан л байна. Би бурхан шиг болно гэж. Зарим хүмүүс бол яг гिचгэлгүй гоё болно. Би тэгэн, би ингэн л гэж ярьж байна. Том агуулх бариад гүүр илүү баяр болоод амар тайван амьдрна гэсэн чинь бурхан юу гэж хэлдэг вэ? Мунхаг минь өнөө шинчний анги хэрэгтнэ гэж хэлдэг. Амьдрал бурханаас ирдэг. Та амьсгалж байгаа бол амьд байгаа бол эрүүл байгаа бол та баяр хүн. Амен. Библиэлд байгаа. Бид бусдыг баяжуулагч гэж хэлсэн. Зүгээр л магадгүй
нэг надад ямар ч хамаахгүй, надад хамаатан садан ах トゥ танд хүн тэнд нэг ч явахгүй юм бодод. Гэтэ яагаад тэр хүмүүс юм яв тийм болов гэж. Яагаад гэвэл тэд нар сатаны өрхөнд байгаа. Уруу тачих сорилтонд ороод тэд нар махбодын хүсэл тачаалсаа болоод нүгэл дундсан мөнхийн шоронд орцсон. Тэд нар хэрвээ энэ үннийг мэдгүй энэ зүйлээс чөлөөлөгдөхгүй бол тэд нар олон хүмүүсийг тарчлаа олон хүмүүсийг хохирох баг. Нэг хүний амьдрал өөрчлөгдөхэд өнөөдөр эргэн тойронд өчнөө хүмүүсийн амьдрал Бурхныг алдашуулах боломжтой байна. Тийм учраас л өнөөдөр магадгүй зэрэг амиа золин гэж хэлж эрүүл мэндийн хувьд хүнд байна. Санхүүгийн хувьд хэцүү байна. Тийм учраас өнөөдөр ахын дүүс минь ээ бидний үнэхээр яг Мойр Иесус ер нь бол харж байгаа зүйл тий ахуудын өсөл тачаал амьдралын бардам багтал буруу бодол санаанууд маш олон зүйлээр бидний амьдралыг дайсан сордгийн шүү. За ер нь бол өдөртөг арга замуудын тухай би та бүхэнд Библиэс болж өгмөр байна. За нэгдүгээр дуулуургүй байдлыг та сорилтонд дуулуургүй байх нь хамгийн түрүүнд олно гэсэн. Бурхан юу гэж хэлээ? Энэ модны жимснээс идэж болно гэж хэлсэн үү? Адам юу хоёр Эден засгийн голд байгаа сайн мөг мэдүүлэгч модноос бүү идээрээ идүүл үхнэ гэж хэлсэн. Бурхан хэлсэн шүү дээ. Тэр үед бүх юм нэн сайн байсан. Ямар ч хараал байгаа. Ямар ч мөө тэр нүцгэрэл байгаагүй байсан. Харин юу болсон бэ гэсэн чи Мойр Иесус ирээд хуурах үедээ Мойр Иесус дандаа бүхнийг тонгоруулаад хэлдэг. Энэ бүх цэцэрлэгийн живснээс идэж болохгүй гэж хэлсэн үү гэж хэлсэн. Тэнгүүт яасан нөгөө тийм айгүй бурхны үгэнд дуулгартай юм шиг ярьж байгаа шүү дээ. Үгүй. Ганцхан тэр модны живснээс идэж болохгүй бас хүрч болохгүй гэж нэмээ ярьчих. Нэгсдээ чиглэлтэй ярьж гэсэн. За ингээд бурхны үгэнд дуулгаргүй байгаад бугийн үгийг сонсоод бугийн үгийн бурхны үгэнд бол дуулгаргүй байгаад бугийн үгэнд дуулгартайгаар үйлдэл хийсэн учраас нэгэсэндээ сүнсний үхэл, сэтгэлийн үхэл, бие махбодын үхэл гib нүглээс болоод газар дэлхий бол харагдсан. За би өнөөдөр та бүхэнд яг энэ номлыг бэлдэж явах үед над юу харуулсан бэ? Таны эргэн тойронд амьдрал чинь ямар байна? Та дуулуургүй байгаад хэм бол таны эргэн тойронд байгаа зүйл танд зангуу, халгаа, газар агалсан ч өсөө туслах үр жимсээ өгөхгүй байх болно. Энэ Библийн зарчим. Энэ Бурхны үгээс тийм үү? Үгийн эсрэг нэгсэнтэй дуулууртай үгийн эсрэг байгаа учраас Бурхан хизээч үгийнхээ эсрэг ажиллахгүй. Тийм учраас ах トゥ ус минь нэгдүгээр бидний амьдралын сорилт буруу татлаг ер нь хаанаас ирж байна? Мойр Иесус үлэн дуулуургүй байдлыг ашигладаг. Пасторындэс номлоод ид, ариун сүнсний хэлж яриад ид, амьдрал чинь нөхцөл байдал танд илэрхийлээд байдаг. Гэсэн ч та махбод дотроо байгаа л. Манай хөглөөний залбирал одоо явж байна. Та өглөө босороо нэг удаа ч гэсэн махбодоо ял сэрэг өөртөө тушаал өгөөч. Чи бол боол, би бол сүнс чинь хаан бэ, сэтгэл чинь үүшлэгч болно. Энэ удаа чи сэр гэж өөртөө тушаа. Тэгээ одоо 2 өдрийн орой залбирал ихэлсэн байгаа. Өглөө босдгүй хүмүүс оройн залбиралд ороогүй. Тэгээ 3 өдрийн өглөө энд ирж бас урах юм суугаараа. Магадгүй та бие ялаад ирэх үед энэ залбирал чинь өнөөдөр таны амьдрал олон хүч чадлыг өгөх болно. За дараагийн байдал өнөөдөр бид нар Эхлэл номын 39-р бүлэгдээс харах юм бол Йосефийн түүх явдаг мөн үү? Ямар түүх байдаг вэ? Нөгөө Фатимагийн Фатимагийн ихтер тий баян харт чулуудаар эрчүүдэн болгоомжтой байна. Хажууд чи сайхан юмхтай баян өөрийг чи хараад ямар гоё залуу бай гэж хэлээл тий би чам шиг ир хүнийг харсангүй. Та ямар мундаг юм бэ гэж магтаад ихэвэл та болгоомжтой. Фатимагийн ихтер тэгсэн шүү дээ. Тэгээ баян өдөөл тэгээ яасан бүр сүлдээ бүр тий надтай унтаач гэж гуугаал тэгэл бүр барьж аваад харин яасан Йосеф ховцаан тайлаад зогтсон байгаа шүү дээ. Энэ тухай бодоод үзье. Яг шулуухан бодоход зарим ийм уруу татлагад манай ховцаа тайлаад зогтож чадах болов. Ховцаа тайлаад чичрээж явчих юм болов. Заримдаа ер нь бодож штэ зүйл. Энэ махбодын хүсэл тачаалаар чи тэр хүнийг унагадаг. Одоо олон хүмүүс яг 3E гэж хэлсэн байна. 3G гэж хэлсэн. Янз бүрийн байдлаар те англиар юу гэдгийг би сайн мэдэхгүй. Goal, их мэдээ юу гэдэг юм. Government ч юм уу. Нэмэгтэй хүн, эрх мэдэл, эд хөрөнгө гэх хүнийг унагадаг ийм зүйлийн сорилтын тухай маш их зүйлийг ярьдаг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд энэ завхаа бодлуудыг өгдөг.
За тэгээд энэ завхаа бодлыг бодох юу ч хүмүүс амир янз бүрийн бодол орж ирдэг. Гэтэ та бодлоо олцлуулж сурч, эксэрч сураарай. Тэрээ түүнийг тижээгээд авах юм бол, тэр бодлоо өргөжлүүлээд авах юм бол бид нар сорилтод амархан унах болно. Тэгээ бид нар харж байгаа зүйлээ өөрсдөө сурах хэрэгтэй. Хүнийг яаж хараад вэ? Нүглийнүүдээр харж. Би бол эмэгтэй хүнийг ээж шиг харна, тийм ээ? Охтууд шиг харна, дүү шиг харна, эзний үн цэнтэйгээр харахаар. Энэ насны чим тэгээд төлөвшөлттэй ч холбоотой зүйл байна. Бодлоо ч гэсэн тэр хүний талаар бодохдоо хүртэл нүглийн тухай, эсрэг хүслийн тухай ямар ч бодлыг өөртөө шүүхгүй байна. Ингээд толгуугаас ихсээд эзэнд олзлуулаад дасгал хийгээд яг энэ зүйлүүдийг даваад гарсан дараа энэ бол сорилт биш болдог. Энэ бол таны амьдрал, тийм ээ? Яаж юм? Таны хараа цэвэр болчихоор таны бодол цэвэр болоод эхэлнэ. Бодол цэвэр болохоор үг ирэл чинь үйлдэл чинь цэвэр болж эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр ахын төсвөө бидний сорилтонд оруулдаг зүйл бол бас итгэжтийг бурханаас илүү ид зүйл болон одоо тийм хүнд хайртай болгодог. Одоо хүмүүс дурлахаараа хэнийг нь хайртай болохоор бурханаас илүү түүнийхээ тухай бодож түүнд таалагдах гэж амьдрдаг болсон. Тэгээ Библиэлд сарах юм бол Матай номын 6 дугаар бүлэг дээр хэлсэн бас 32-33 харийнхны чамаан хайдаг зүйлийг гэж та нар зөвхөн хаанчдыг нэмж өгнө гэж хэлж байгаа. Өнөөдөр та юуны төлөө чармаач вэ? Юутай болвол таны амьдрал тэгэхээр өнөөдөр олон хүмүүсийг ингээд энтэй л болчихвол гэж. Тэгээд одоо юу гэдэг iPhone 15 та болчихъя гэжсэн мөрөдчихсэн хүмүүс одоо 17 та болцсон ч сэтгэл нь анахгүй 18 хизээ гарах болов ямар гарах болов гэж ингээд сэтгэл нэгээ тийм ирээгүй байгаа 18-аас болоод одоо зовцоо гэж үсэндээ байна шүү. За тэгэхээр бидний хувьд гэсэн яг сорилт хаанаас ирж ийн үхээр ер нь бол мөнгөнд хайртай болох гэж байна. Олон хүмүүс мөнгөнд хайртай болсон байдаг шүү. За өнөөдөр би эндээс Библиэс харах 1-р Тимот номын 6-р бүлгийн 9-өөс 10-р ишлэгийг тавхад уншиж өгье. Одоо энэ мөнгийг хайрлах тухай байна. Бид мөнгийг хэрэглэх ёстой шүү. Амен. Та мөнгийг үнэхээр хэрэглэж мөнгийг тийм ээ одоо бурхаас дээгүүр тавихгүй байх юм бол түүний бол итгэмжит байдал үргэлж таныг ерөөх болно. 1-р Тимот 6:9-10 дээр ингэж хэлсэн байна. Харин баяжиг хүсэлтэй хүмүүс уруу татлах ба өрх зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтэй хүсэлт ундаг гэж хэлж байгаа. Баяжиг хүсэлтэй хүмүүс шүү. Эдгээр энэ хүмүүсийн өгүүлэл ба сүрэл живүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг мөнгөний үндэс мөн. Шунсан зарим итгэлээсээ төрж төмөн зовлонгоор өөрийгөө сүлгэжээ гэж хэлсэн. Баян хүмүүсийг ядаргатай гэдэг баг те. Хаан овшоо дарсан дарагч чулуу гэх те. Хаан булгаа хийсэн зүйл нь ишлэгч чулуу гэх те. Тэг өнөөдөр үнэхээр би одоо сайн тэр нэг за улс төрийн яриач яах вэ? Гэхдээ тэр мэдээг сонсч ирсэн чинь төсвийн мөнгөөр яваагүй, татврын мөнгөөр яваагүй, өөрийнхөө мөнгөөр яваагүй гэдэг нь авилгын мөнгөөр явсан гэсэн утгатай үг шүү дээ чинь. Тэгээд бодож ирсэн. За ямар ч байсан бодрмуу зүйлсүүд илчлэгдэж байна. Урд нь бол илчлэгдээгүй бидний хүс шодрог хөдөлмөрийг тэр хүмүүстэй цөлмөж амарт зугаалж жаргаж явж байна. Гэхдээ тэд нар зүсэн бүрийн зовлонд унж байгаа шүү дээ. Тэг хэдхэн өдөр сайхан жаргасан юм шиг боловч одоо иргэн тойрны хүмүүс тэр хүмүүсийн нэр алдар үр хүүхдүүд нь ямар хичхүүр зүйлд унж байгаа болов. Тийм учраас өнөөдөр бидний хувьд уран татлах сорилт ер нь бол эд хөнгөтэй мөнгөтэй холбоотой байдаг шүү. Онцгой итгэжтийн хувьд бол 11 үргэлтээр бол маш байн сорилтонд ордог юм. 11-ийг өргөх гэж бөөн аюул дайн тулаан болно. Тэгээ өргөж чадахгүй л өөрийгөө яллна. Би тань нэг зүйлийг хэлье. Та өргөсөн ч өргөөгүй бурхан таныг өрөөнө. Яагаад тэгэхээр таныг нүгэлтэн байхад хайрлсан шүү дээ. Нүгэлтэн байхад хүүгээ өгсөн хүн бусад бүх зүйлийг өгөхгүй гэж юу гэж хэлсэн. За өргөх нь юу сайн байдаг? Дуулууртай байдаг. Хамгаалт байдаг, талархал байдаг, итгэл байдаг. Бид нар энэ чуулганд юуг заадаг вэ? Шашинлагаар битгий өргөөрөө. Айцаар битгий өргөөрөө. Өгөх ёстой юм шиг битгий өгөөрөө. Таны өргөд танд үн цэнтэй байх ёстой. Таны өргөл үнэхээр зөв шударга хөдөлмөрийг байх ёстой. Тийм учраас альва эд хөрөнгө мөнгөнд битгий соригдов. Яа нэг 11-ээс болоод бурхантай асуудалтай битгий байн амьдрал байгаа ч. Би бол байн баяр хүртэй амьдрдаг шүү дээ. Бид нар бол 11-ээс илүү манай гэр бүл өгдөг. Орлого болгоныхаа
тодорхой үеийг бид эзэнд баяртайгаар өргөдөг байна. Тийм учраас энэ олон жилийн үйлчлэл, энэ олон жилийн тийм амьдралын хүнд хэцүү үеүүдэд Бурхан хангасаарч ирсэн, цаашаа хангахч болно. Амин. За, ер нь бол хамгийн том бас сорилт ер нь хаанаас ирдэг вэ гэх юм бол бодохгүй бид Египтээс гарсан хүмүүс үзнэ гомдлын гомдол үед тийш шүү. Дандаа гомдлоо. Израилийн ард түмний дээр Египтийн боолчлоос чөлөөлөд өдөр болгон маннагаар хамгаад үүлэн багнаар халахлж үүлэн багнаар гэрэлтүүл дулаацуулж бурхан бий байдаг гэдгээ харуулж өргөж тэднэртэй ярьж өдөртөгчийг хүртэл 50 нөхөд хэд гомдлсоор хийсэн. Бувтансаар хийсэн. Таны амандаа бувтансыг бурхан сонсчихдээ шүү дээ. Таад хаалал үеэ гэж хичнээн гоё залбирал эргэж гараад жоох ганцхан бувтангууд л яадаг. Могой хийдэг. Гомдлоо дамжуулаад сатан өргөдөж аваад муур Иесус зэвсэгтэй болчихдог. Таныг дуртай үедээ хөнөө, дуртай үедээ хатгаж хийдэг. Өнөөдөр ахтус минь бидний амьдрал сорилтууд ирнэ. За би юу хэлэх гээд энэ үгээр өнөөдөр бид нар энэ сорилтыг давхаар дуудагдсан байхгүй юу бүгдийг. Олон итгэлийн бааtruуд даваад ирсэн юм аа. Одоо та бас чаднаа. Бид нар үнэхээр яг энэ сорилтыг давж эсэргүүцэж гарах юм бол та төлөвшөлт рүү явна. Та бас ялалт руу явна. Амин. Таны амьдралд энэ уул чинь уул биш болж эхэлнэ шүү дээ. Тийм учраас ахтус минь ер нь уруу татах сорилтанд байх нь гин биш шүү. Олон хүмүүс уруу татах сорилтанд орохыгоо нүгэл дунджлаа гэж муур Иесусийн буруудлагыг авч амьдэрдэг. Хүмүүсийн амьдралд ирнэ шүү дээ. Үг байдаг те. Тэгээгүүр шоуны хэсгийг бид зогсож чадахгүй мөн үү? Харин толгой дээр шууны үүр бариулахгүй байхыг бид шийдэж чадна. Тэр шиг янз бүрийн байдлаар бидний бодол санаа амьдралд уруу татлах сорилтууд шоу шиг нисэж ирэх болно. Харин эсний үгээр итгэлээр бид нар сорилтыг нэг үлдэн хөөх гээд хэрэггүй. Би бол одоо ер нь юу гэж залбир заа бурхан энэ сорилтыг надаас зайлуулж өгөөч гэхээс илүүгээр энэ сорилтыг надад давж өгөх мэрэгүү ухааныг өгөөч гэж. Зайлуулчихад дахиад ирээд ирдэг байхгүй. Харин бидний хувьд бол сорилтоо давчих юм бол сорилт таны хувьд бол шат болох болно. Урагшаа байна. За бид сорилтыг давуул юу болох вэ? Эзэн алдаршуулдаг байхгүй. Амин. Та нар боддоо Есүсийг үлссэн байх үед 40 хоног мацаг бариад үлссэн багт муу нэгэн чи бурхны хүү юм бол энэ чулууг талах болох гэж хэлсэн мөн үү? Өнөөдөр маш олон сорилтууд чи Есүст итгэдэг юм бол чи цуглаанд явдаг юм бол чи тэгчээч гэдэг. Та би танд хэлье. Хүний магадгүй сорилт хүний янз бүрийн зүйл та баталгаа өгөх гэж давж гарах гэж битгий хичээгээрэй. Өнөөдөр муу Есүс янз бүр хамгийн ойр хүнээ таныг сорих болно. Таныг үлдэх болно. Миний сорилтод өөр манай эхнэр байдаг. Дандаа үйлчлэж яваад ирсэн дараа яг үйлчлэхийн өмнө дандаа зүрх рүү минь зүссэн үг хэлж идэг. Би ирээд баяр хөөрөө хуваалцаад нэг ч баярлалаа талархад юм байдаг. Тэгээд тэр надад аяг хүнд байдаг. Энэ пэйждэрээр л мэдээд хөрвүүлж яваад ингээл болж байгаа гэхэд нэг ч удаагүй. Би бол одоо хүн амарлаа гэж би бол үйлдэх юм шүү дээ. Ямар ухаалтай шээ. Энэ зүрсэл үлддэг. Тэгээ би бол энэ зүйлийг өгч боддог гэхээр ихтэй минь хайр хүнтэй биш. Би тэр хоёр өөр хүн. Нэг нь удаан. Ихтэй минь дотроо баярлдаг. Над чиг ингэж амархан илэрхийлдэггүй. Тийм учраас би болохоор юу гэж боддог гэхээр аян миний эсрэг байна. Дайсан байна. Намайг унах гэдэг шийдэж боддоггүй. Тухайн үед үлддэг. Тэгтээ даваад гардаг. Яаж гардаг вэ? Яагаад тэгэхээр би бурханд хайртай, эхнэртэй хайртай учраас. За тэгэхээр юу гэж хэлэх гээд энэ өгөхөөр бид нар сорилтыг бид нар нэгдүгээр дэжтэй сорилт уруу татлахыг бид нар ялгаж салгаж сурах хэрэгтэй байна. Тэгээд юу гэж хэлэх гээд энэ өгөхөөр бид нар хэрвээ сорилтыг бид нар давах юм бол бид нар итгэлээр хүчтэй болдог. Улам илүү бид нар төлөвшдөг. Улам илүү бид нар зоригтой болдог. Амин. Тэгээд ялан дийлэгч болдог байхгүй. Та өнөөдөр яг махбодын хүслээ яг давсны дараа та өргөддөг. Олон хүмүүс ингээд өргөлөө өргөхгүй байхгүй гэж. Тэг өргөхгүй гэж. Зарим 11 улгaalаа идчихдэг. Дараа нь ял шийдэг. Харин та яг өргөх үед, та үйлчлэх үед, та гимээс татгалзах үед жинхэнэ эргчлөөд жинхэнэ ялалтыг мэдэрдэг шүү дээ. Амин. Та яг махбодын бурхны хүсэлгүй зүйлийг ингээд хэцүү байгаа яг энэ үедээ л та зүгээр залбираад эзэн минь хүч өгөөрэй ядахна гуугаад ирэх юм бол бодлыг чинь өөрчлөөд бурхан
давж гарах замыг чинь гарцыг чинь гаргаад өгч. Ихэнх тохиолдолд бид яг түүгээр сорилт дотор үлдчихдэг. Сорилтынхоо тухайд бодоод идэх. Уруу дадлгаар бодоод идэх. Тэгээ өнгөрснөө хараад идэх. Ялагдлыг хараад. Загалмаа руу хар. Есүс тэр үнэхээр тийм үү цөлд сорилттой ч Есүс тэр сорилтыг давсан. Загалмаа дээр байхдаа ч түүнийг дормжилж ирсэн. Та Бурхны хүү юм бол өөрийгөө авраач гэж хүн төрлөختнийг аврагсан бол өөрийгөө авраач чад тийм баланс буугаад ирж байгаа гэсэн. Есүс хүмүүсийн үгэнд унсноо. Аава юу хийж байгаа мэдгүй хүмүүсийг уучлаач гэх. Эхний бөгөөд эцсийн сорилтанд Есүс ууж өгөөгүй. Бидэнд энэ загалмаа зам байна. Есүс бидэнд үнэхээр өөрийнхөө хийхээс илүү хийн гэсэн хүч чадлыг өгсөн. Тийм учраас та бас чадна. Та бол үнэхээр ямар ч сорилт саяны түрүү хэлсэн шүү дээ. Диакон өндөр хэлсэн. Даад томсгүй сорилтыг тань зөвшөөрөхгүй юм. Заавал гарцсан байдаг юм а гэж хэлсэн. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ. Одоо бид нар яг эцэст нь өдөртийг ялах арга замуудыг Бурхан Библиэд бид нар зааж өгсөн. Нэгдүгürt хэлсэн шүү дээ. Есүс онцгой хэлсэн. Хүн зөвхөн талхаар амьдрдаггүй шүү дээ. Өнөөдөр зөвхөн бидэд идэж уух хэд хөрөнгөтэй болох нь амьдрдаггүй байна. Энэ дэлхийн төр зур. Харин бид мөнхийн тэр үзэгсэнд үнцэнтэй улс мөнхийн амар амгаланны төлөө дуудсан байна. Энэ дэлхийн зовлон бол төр зур. Харин магадгүй үнэхээр үннийг мэдгүй хүмүүс бол мөнхийн галбуур таydах төр зовлон мөнхийн зовлон байна. Гэтэл бид түүнээс гэтлэгдсэн шүү дээ. Бурхны үгээр амьдрэх гэж хэлсэн. Үгийг өөртөө тунхал. Надад хэцүү би үгийг тунхалдаг баг. Дамнаас тэр муухай гаргач тэр үгээ өчнгөө болох залбирдаг юм шүү дээ. Тийм учраас нэгдүгээр бид нар тийм үү Бурхны үгийг судал суралц. Тэгээд ч одоо онцгойлон Библийн сургуулиуд ирнэ. Өөрсдөө зөндлөд сурчаач тийм. Бурхан танаас гойгоод байна шүү дээ. Энэ үгэн дотор амь байна шүү дээ. Энэ үгэн дотор чинь үнэхээр ирэх мэдэл эд баялаг бүх юм энэ үгэн дотор байгаа. Тийм учраас альва ирж байгаа сорилтуудыг ялгаж үлдэн хөөх хүч чадал Бурхны сэлэн мэд үгэн дотор байгаа. Амен. Хэцүү үед би зүгээр тунхалдаг. Мэдээ заримдаа амар гомдлчин л доо. Тэгэхээр хэрэг өгөх шүү 30 болгодог. Есүс 30 болгож. Энэ бол миний үг биш уучлаа. Харин таны үг бол юм шүү дээ. Дараагийн зүйл нь бид нар сэрэмжтэй бөгөөд залбиралтай байх хэрэгтэй байна. Залбиралгүй хүний амьдралд ямар ч хүч байхгүй. Та хоолой идэхдээ зүгээр баярлалаа Есүсгээ хэлж байгаа үг чинь үртэл залбирал шүү дээ. Айл дорхтой Есүсийн нэрээр гээд ганц зүгээр ч гэсэн бодвол. Буруу бодлууд олж ирэх Бурхан минь уучлаарай гэж хэлчих. Бурхан би уушлахад дор ирэх болно. Ариун сүнс над туслаач гэж бид нар хүч гуйх юм бол ариун сүнс танд туслана. Мэрэгүү ухааныг өгнө. За тэгээд Библиэлд гарах юм бол диаволд байр бүү өг гэж хэлсэн байна. Диавол бол жоохон зэмлэх амтахгүй шүү. Диавол тэр чөтгөрийг турааж авах гэж хэлж байна. Та гин үлдэхгүй байх юм бол чөтгөр таны амьдралаас хооллох ямар ч боломжгүй түүнд ямар ч орон зай олдохгүй тэр зайлах болно. Тийм учраас яг юу таны амьдрал сорилт болоод юм. Та бодоод үз. Давж гарахгүй ямар уул байна. Та нар бодоод энэ сүм хамгийн өчүүхэн хамгийн сул дороо өнөөдөр та нарын өмнө зогсож байна. Ийм сул дороо ийм муу хүнээр Бурхан ажиллаад байх шиг тань шиг хүчтэй тань шиг сайн хүнээр Бурхан илүү ажиллана шүү дээ. Тийм үү? Тийм байх болно. Амен. Би та нарыг тийм байгаасаа би ч уулын хүмүүсийн амьдрал өрөөгдөхийг харахтаа би үнэхээр баярлалаа. Эцэс зүрхсэл дотор натаж хөтэй байна. Энэ хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж, өрөөгдөж, ялагч байхын төлөө залбирч нулимсаа өргөж амьдралаа зориулж байгаа учраас та нар минь сайн байгаасаа. Үнэхээр сорилтуудыг давтдаг байгаас. Амен. Бидний дараагийн зүйл бол Бурхан захирагдах хэрэгтэй байна. Бурхан захирагдахгүй хүн бүгийг эсэргүүцэх ямар ч боломж байдаггүй. Тийм учраас Бурхан дойлт тэгээд диаволыг эсэргүүцэх гэж хэлж байгаа. Та нар бодоод үзтээ ганцаараа та тулаанд ороод явахаар ялагдсан шүү дээ. Гэсэн таны ард аав чинь байна. Ард түмэн байна. Би одоо боддог талархдаг. Манай залбирлын баг өглөө болгоно. Тэгээд чуулганы төлөө бас миний төлөө үйлчлэлийн төлөө залбирч байна. Тэгээд миний төлөө залбирч байгаа хайр түгээг өрөвдөр байгаа. Сайн мэдээний багийн залбирлуу бас дэлхийн өнцөг улам бүрт залбирч байна. Энэ үйлчлэл зөвхөн энэ чуулганаар хэмжигдэхгүй. Дэлхийд даяар энэ үйлчлэл хийхэд бол хэдэн зуун хүн тэр энэ үйлчлэлийн төлөө залбирч байгаа. Диавол бол намайг аль хэдийн авчих гал өнгөрсөн өдрүүдэд те зарал маш өндөр байна. 175, 180 өгч байна. Ерөөсөө буухгүй. Хамгийн хүчтэй 2 давхаржуулсан ч буухгүй байна. Сахар ерөөсөө 26-7-оос буухгүй байна. Тэгээ хордлонд орж чинь маш их тамирдж чинь халуугч чинь маш хүчтэй тариануудыг үнэтэй тариануудыг авч хийгээд байгаа юм байна.
өвчин амтахгүй. Тэгэхдээ би эзэн дотор яагаад тэгэхээр энэ бие бол муудаж ялцарч алга болно. Харин миний дотоод хүн бол эрүүл байгаа ш. Тийм ээ. Тэгээд энэ олон хүний аврагдах шийдвэр хөтлөө хийсэн баг. Чөтгөрийн оромжинд орж бид нар сайн мэдээд тунхалж. Харин хуу газар бид нар гэрлийг тунхалж. Энэ бол Бурхны нэг хийсэн ажил, Бурхны гайхамшиг баг. Тийм учраас ахын дүүс минь ээ, хамгийн сүүлд бид нар юу ч хэлэх гээд энэ Есүстэй бид нар Есүстэй хараагаа тавиараа. Та хараагаа тийм ээ бити алдаараа. Ер нь бол хоригт шалгуурын зорилго яагаад Бурхан зөвшөөрдөг юм бэ гэхээр бидний зан чанарыг төлөвшүүлдэг ш. Зовлон дотроо бид жинхэнэ Бурханд ханддаг ш. Зовлон хэцүү байдал дотроо бид жинхэнэ үнэн харагддаг үстэй. Үнэхээр чадахгүй байна, үнэхээр дийлэхгүй байна. Бурхан минь надаас авсан хүч чадлаа боломжгүй байна гэдэг бидний хувьд гэсэн зан чанар байна. Хугарч нугарч хийдэг. Тэгээд энэ сорилт шалгуурыг биднийг даруй болгодог бас. Зовлон үзэх даруй байдаг ш. Өнөөдөр миний амьдралд маш их зовлон үзсэн. Тийм учраас би даруй байхыг хүсдэг. Яагаад тэгэхээр хүмүүсийн амьдралд байгаа зовлонтой амархан холбогддог, ойлгодог. За тэгэхээр би юу хэлэх гээд юм бэхээр энэ зовлон сорилтыг таныг сэвэршүүлнэ. Амен. Хамт залбирая. Тэгээд эзэн минь танд баярлалаа. Бидэнд байгаа бүх зүйлийн бий. Зовлонтой өдрүүддээ баярлаж та хэлсэн. Тэгээд эзэн минь үнэхээр бидний амьдралд ирэх сорилтыг даван туулах хүч чадлыг өгөөрэй. Бидэнд ирсэн зовлон сорилтууд, уруу татлагууд эзэн биднийг улам илүү хүчрхжүүлж, улам илүү төлөвшүүлж, итгэлээр эзэмэл улам илүү эзэмнэ хүчтэй байхад энэ бүхий зүйлийг даван гарах мэрэгүүхэн хүч чадлыг өөрийн сүнсээр өрөөж өгөөрэй. Тэгээд эзэн минь танд бүх алдрыг өгөөрэй. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Ажил гоомгээ ингэж Библиэд ийм ер нь бол ажил сорилтыг даван шүү гэж. Хамтдаа шүү гэж. Амен.